Өнөөдөр орон зургийн галерейд Венецийн туршлага урлагийн олон улсын Биналдын ерөнхийлөгч лекц уншлаа. Монгол улс Итали улсын хоорондоо дипломат харилцаа тогтоосны 55 жилийн энэ онд тохиож байгаатай холбогдуулан энэ арга хэмжээг зохион байгуулж байгаамаа. Венецийн олон улсын туршлага урлагийн Биналд нь Италийн Венец хотноо 1895 оноос хойш 2 жил тутамд дэлхийн Аз зэрэглэлийн туршлага урлагийн наадмыг зохион байгуулдаг. Энэ удаагийн лекц нь Венецийн туршлага урлагийн тухай болон дэлхийн туршлага урлагийн хөгжлийн асуудлыг хөндлөө. Анх 1868 оны 4-р сарын 21-ний өдөр Италийн сүр жавхланд эзэн хаан Умберто Женовагийн 1-р гүнгийн охин Маргаритатай гэр бүл болж улмаар 25 жилийн дараа Венец хотын удирдлага тэдний мөнгөн урмыг тохиолдуулан урлагийн үзэсгэлэн зохион байгуулахаар шийдсэн байдаг. Гэсэн ч хойшлогцоор 1895-ны 4-р сарын 30-нд үзэсгэлэн нэгдэж 516 бүтээл оролцсноос 188 нь Итали уран бүтээлчдийн үйлчлэн гадаадын уран бүтээлчдийн байсан байна. Үүнээс эхлэн Венецийн туршлага урлагийн олон улсын Биналдын наадмыг зохион байгуулж эхэлсэн түүхтэй юм а. Одоо яг энэ удаагийн ирсэн гол зорилго нь болохоор Венецийн Биенналийн одоо ирээдүйн цаашдын хэтийн төлөв яг Евро-Аз цаашаа ямархуу байдлаар хөгжиж харилцан одоо уялдаатай явах боломжтой вэ гэдгийг яг Монгол буюу Улаанбаатар зүрхэн хэсэгт нэрээд бид нар ингээд энэ талаар ярилцаж танилцаж ингээд цаашдаа ирээдүйн зорилгыг тодорхойлох тал ирсэн ба. Тэгээд Евро-Аз руу ерөнхийдөө ингээд Биенналь ялангуяа Монгол руу ингээд бас чиглэл сонирхож байгаа гэсэн. Ер нь Монголд ирнэ гэдэг нь бол Италичуудын хувьд тэр Европчуудын хувьд тэр нь маш том мөрөөдлөө. Яагаад гэвэл агуу том гүрэн байсан. Тэгээ одоо хэрхэн оршин тогтнож байгаа энэ бүх талаар ингээд танилцах, мэдээлэл авах гэдэг бол маш том зүйлээ. Сэтгэл өндөр байна. Соёл спорт аялал жуулчлалын яамны сайд номинтой уулзаад бид нар одоо цаашдаа Венецийн Биенналтай Монгол улс маань ингээд урлаг туршлага урлагийн чиглэлээр хамтран ажиллах одоо ийм санал солилцсон байгаа. Тэгэхээр Марко Пологийн явсан аяллалын чиглэлээр өөр шинэ гой прожект эхлүүлэхээр бид нар төлөвлөсөн байгаа. Тэгэхээр угаасаа эргээд бид нар Монголд ирээд ингээд харилцан уялдаатай ажиллана. Ирээдүйд маш их зүйлийг хийхээр тэр хүнтэй бас ирсэн байгаа. Венецийн Биенналийн ерөнхийлөгчийг угтаа авч байгаадаа бид маш их баяртай байна. Та бүхний мэдэж байгаачлан Венецийн Биенналь бол дэлхийн орчин үеийн урлагийн хамгийн чухал үйл явдал билээ. Ерөнхийлөгч Петранжело Буттафоко Монголд хүрэлцэн ирсэн нь Итали улс хоёр орны соёлын харилцаанд ихээхэн ач холбогдол өгч буй илэрхийлэл юм. Монгол Итали улсууд урлаг болон түүхийн чухал үеийг харилцан солилцоор ирсэн билээ. Мөн цаашид энэ салбартаа төдийгүй бусад салбарт илүү олон үйл хэргийг хамтдаа бүтээж чадна. Италийн гадаад харилцааны дэд сайд Монголын засгийн газартай эдийн засаг улс төрийн хэлэлцээ хийхээр удахгүй айлчлан ирэх гэж байгаа. Иймд бид Итали Монгол хоорондын яриа хэлэлцээг бүх түвшинд эрчимжүүлж байна. Энэ онд Итали Монгол улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож байгаа. Венецийн Биенналийн ерөнхийлөгчийн түүхэн айлчлал энэхүү ойн хүрээнд болж байгаа нь хоёр улсын харилцааны хувьд чухал үйл явдал болж байна. Баярлалаа. Венецийн туршлага урлагийн олон улсын Биналд нь зөвхөн туршлага урлаг биш, архитектур, кино, бүжиг, хөгжим, театр гэх мэтийг нийтэд нь харгалзан авч үздэг юм а. Биналдын наадамд Монгол улсаас 2022 онд уран бүтээлч мөнх цэцэг гүнээс гүнд үзэсгэлэнгээр 2024 онд очир болд ирээдүгөөс өнөөдрийг дахин нээх өрг орон зам бүтээлээрээ амжилттай оролцсон. Биналдын куратор Мария Понторно Монгол улсад айлчлах үеэрээ Монголын орчин үеийн туршлага урлагийн уран бүтээлчтэй уулзаж соёлын үн талаар дэлгэрэнгүй судалж танилцсан байдаг.